байна да? Сайн да. Намзуухан байна да. Хойлоо нэрээ баяртай бит хоёр явж гоё милээ гэдгээ хэлэх юм ойрд мартсан. Тийм билээ. Би бас яг бодсон. Сансан чинь. Сайн уу бит хоёр гоё юм хийж аваад ирлээ. Можга мод подкастын 17 дахь дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр Тийм ээ. яг одоо Улаанбаатар хотод шөнийн 12 цаг 16 минут. Миний цагаар 6 цаг 16 минут болсон байна. Би жоохон хөөрхөн байгаад байна үгүй юу? Аны хурдан бичиж дуусвал би 8 цагийн пилатесийг ангита амжиж магадгүй гэж бодлоо. Амжих хаа. Хоёлаа өнөөдөр маш эдит бага орохоор гоё бичээ. За. За саний сайхан юу байна За да? юу байна да? Нэг ч юм алгаа. Яа тэгэхээр бит хоёр баг 2 өдрийн зай дахиад бичиж байгаа тий. Өмнөх дугаараа хагасан өдөр бичсэн. Өнөөдөр нэгдэх өдөр. Өнөөглөө шинэ дугаар орсон. Тэгээ шинэ дугаар орсон хоёроо шууд бичиж чинь яагаад гэхээр би ээлж амралтаа авсан. Маргааш нэг тийшээ явах гэж байгаа учраас дараа 7 хоногт орох дугаараа урьдчилж бичиж байна. Тэрээс онц сони юм болж чадсангүй те, амжсангүй те. Тэгээд гоё аялаад ирээрээ. Амар завгүй л байлаа өчтөр өнөдөр хоёр. Чи одоо миний 5 жил амьдэрсэн газар очих юм шүү дээ. Тэгээд гоё агаараа айгүй их секс хийлэгдэх газар шүү. Очоод хийж магадгүй шүү. Цаанаас аавар нэг тийм. Сониноос би тендер татсан. За. Өнөх дугаараа бичдээд өчтөр тендер татсан. Гэтэ одоохондоо хинтээч матч болж чатлаа маань ягаад гэхлээр свайп хийх завуу алгаа надад. Тэгээ яг хүмүүс намайг жоохон лайклчиг. Надаа ингэж санагдаад байд шүү. Би ингээд амар их хүн свайп хийсээр хагаад түрүүлээ лайклж штий. Дараа нь миний лайклсан намайг дараа нь лайклах юм бол шууд матч болоод өргөтөр нь харагдана штий. Би тэгмээр гэдэг байхгүй юу? Намайг түрүүлж лайклах хэрэгтэй. Тий. Тэгэхээр тоног хүн лайклахгүй жоохон орхичээ гэж бодлоо. Чи тэ профайл зураг мургаа солисноо. Тий, тэгэл баг өмнө нь тавьдаг байсан зургуудаа л тавьсан төв. Нөгөө байдаг найзууд маань л байлээ дээ ер нь. Тэгээ жоохон гүйлгэж харсан чинь амар адилхан юм а хүмүүс. Хүмүүсийн профайлууд нэр үнэхээр амар адилхан. Ихэвчлэн нэг тийм фитнес дээр авахулсан нэг зураг байна. Аялж байгаа ч юм уу юм байгальд авахулсан нэг зураг байна. Тэгээ нэг юм хөмсгөө зангидсан ингэсэн юм нэг ууртай селфи байна. Тэгээ нэг машинтай зураг байна. Бүгдээр адилхан байна. Машиныхаа урд байна. Эсвэл фитнес дээр өөрийгөө толинд авчихсан тий. Эсвэл машиныхаа нөгөө рулийг гаргаад ингээд гараа тавьж байгаад авцсан зураг байна. Бүгдээр амар адилхан санагдаж. Эрэгтэй хүнд ер нь ямар шууд зураг байвал гоё вэ? Одоо Instagram сонирхоод орлоо гэж бодоход яг ямар шууд зурагтай байвал гоё вэ? Би нэг юм модель манертэй залуучуудыг ерөөсөө сонирхдаггүй юм байна гэдгийг ухаарлаа сая. Бодоодсэн чинь. Тэгээд эсвэл нэг хитрхи их ээж мэжийн зургийг тавиал миний ээж хамгийн сайхан байхан гэд бүр ингээд баян ээжийн зураг мөрөг постлсан бахаар нэг юм like энэ надад баг ээж чинь зориулсан хууд юм уу хаашаа нэг тийм хитрхи мамас боч юм нэг тийм шууд нэг юм нэг сонирмын юу төрд юм аа. Фитнес дээр бол яг уу окей. Гэхдээ ингээд хитрхи нэг юм дөнгөж эхэлж байгаад нэг өөрийгөө амар гоё гэж бодоод нэг мөр зүрөө ингэж ингээд нэг том болохгаа зогсож өгсөн юм шүү дээ. Мөр зүрөө ингэж амар өргөж мөргөд тийм юм байвал жоохон фаны. Жигнэсээ бүр амар тууштай яваад жигнэсээ амар гоё булчинтай бол it's fine тэ. Жим хийд юм байна. Окей. Тэгэхгүй яг ингээд өргөж мөргөө цээж нүүр мөрөө ингээд яроож маргаадсан зураг байвал жоохон фаны байд юм аа. Тийм ээ надад бол яг тийм нэг юм модель шиг поз аваад зураг мураг авахулсан. Нэг тийм хүмүүс жоохон эвгүй биш вэ ямар ч байсан. Зүгээр л эсвэл нэг юм амар гоё пикселтэй юм гоё зураг заяа. Ямар ч янзалж манзлааг угаас л эргэсэн хүмүүсний янзлгүй те. Тэгээ зүгээр нэг гоё инээж минээсэн те. Нэг тийм зүгээр л нэг гоё инээсэн нэг тийм өөр тийшээ хальт харж марцсан ч юм уу ингээд нэг тийм мэдээг багт нь ахын авцсан ч юм шиг нэг тийм юм зураг байвал дайчгүй. Гудамжинд авсан зурагнууд тэгээд тийм байгальд авсан зурагнууд бас эрэгтэй хүнд амар зөгтөг те. Гоё таарч харагдаад байгаа юм шиг санагдтыг. Бусдаар л би дахиад хэлмээр санагдаад байгаа. Яг тийм амар поз аваад л нэг хөлөө ингээ аргашин ингэснэ юм алхаж байгаа юм шиг юм позтай залуучууд байдаг шүү дээ.
Тийм юм. Эсвэл ингээл нэг гар мараа ингэж мэгцэн энэ ийм зурагнууд. Эсвэл яг нөгөө гараараа ингээд өөрөө ингээд компьютерийнхаа урд ч юм уу офис дээр ингээд ажиллаа хийж байгаа юм шиг. Тэгснэ нөгөө гараараа ингээд өөрийгөө авцсан. Тэгснэ Өөр тийшээ харсан. офис дээр байна. Ажил дээр байна. Гэж хэлсэн яг ингээд нөгөө гараараа өөрийгөө авцсан мэддэг тавчсан. Тийм зургнууд бас байдаг. Хөгжилтэй So шүү. funny. За нэг тиймэрхүү. Хай унтгаад нөгөө ёо. Яна амар ядарч байна. Би өнөөдөр жоохон гонигтай байхаа. Гонигтай ч жоохон уйтгахтай. Sorry. За би л ганцаараа л хөвгөлтэй байх. Өнөөдөр намаа хичл та нарыг хөгжих хөндөө. За өнөөдөр бид хоёр question and answers episode болон story time хоёрыг нийлүүлээд нэг дугаар болгоё гэж бодлоо. Тэгэхээр хүмүүсээс асуусан асуултанд хариулаад тэгээд story time явъя гэж бодож байна. Ерөнхийдөө бол бараг л story time. Yes. 21-тэй юм аа. Тэгээд хүнтэй ундаж үзээгөө болохоор танилцсан залуустаа тэрийгэ хэлэхээс ичээд байдаг. Надад нэг асуудал байхгүй л дээ. Өмнө нь эрэгтэй найзуудынхаа онгоо охинтой хийх ёстой дургу хэцүү байдаг энэ төр гэдгийг сонсцсон болохоор хилчвэл дургу байх болов гэж санаа зовоод байдаг боллоо. Саяхан нэг залуутай тогтносоод нилээн уудсан хамт хөвтөж байгаад эхэндээ ч зүгээр байж байгаад тэр яриа гинэд санаанд ороод худлаа ядраад байна гэд хэлээд болиулсан. Хэлий гэхээр ичээд байх юм аа яах вэ гинэ. Би бол ингэж бодож байна. Эрэгтэй найзууд нь онгоо охинтой унтах дургу мургу дээ биш. Зүгээр баг эрэгтэй найзууд нь хоорондоо нэг нэгэндээ би онгоо охинтой унтаж үзсэн штэ гэдгээ хэлэх гэж баг тэгж ярьдаг баха. Мэдэгдэх гэж. Хаашаа нэг хүний үзэл бодол тийм чухал юм бах та гэж бодлоо. Тэгээд бас нөгөө хүнээсээ амар их шалтгаалах баха. Үнэхээр өөрт нь амар их таалагддаг, хамт байхдаа юм тухтай байдаг, чин сэтгэлээсээ татагдж байгаа хүндээ бол хэлчихэд зүгээр штэ. Тэр чинь тийм буруу юм биш, ичмэр юм ерөөсөө биш. Шал хэрэггүй харин юм хоёрын оронд дэмий үндэл хилээд чирэггүй ингээд юм санамсаргүй тохиолдолтой харилцаанд ч гэсэн ороод хэрэггүй хаа. За би сая нэг асуулт гарч ирсэн. Дандаа 20-той хүүхдүүдийн л асуулт юм шүү. Одоо 24 настай эмэгтэй цуг амьдрах бодлого байгаагаа хостоо яаж ойлгох вэ? Дүүтэйгээ амьдардаг болохоор ирчээд харихгүй юм аа. Уг нь анханасаа л хэлсэн гинэ. Ямар хэцүү юм бэ те? Чи яваа, гэрлүүгээ хараа гэж хэлж хаашаа. Тэгээд шууд л хэлсэн л дээр ах л та. Би бол өстой мэдхгүй надад тийм туршлага байхгүй. Хүнтэй хамт амьдарч гэрт нь нэрчээд явахгүйсэн тохиолдол байхгүй. Надад ихтэй айгу хурдан өрнөд байгаа юм шиг санагдаж байна. Дээрээс надад өөрийн гэсэн space одоо ч гэсэн хэрэгтэй. Тэгэхээр ингээд хоёлаа ярилцаад тэгээд хамт хонох үедээ хамт хоноод босоод үед нь би ингээд өөрийнхөө space-тэйгээ байх хэрэгтэй байна. Тэгж л хэлэх баг. Эсвэл зүгээр байнга өглөөсөө харин чи хизээ ярих юм. Харин чи яваагүй л байгаа мó. Сайн уу хоёроо нилийн урт 3 асуулт асуучих яа. Болно биз дээ. Утга ойролцоо 2 асуулт байгаа шүү. Мулхуу намайг өшөөж хайрлаад хариулаад өгөөрэй. 22 настай эмэгтэй. 1. Хамгаалалт. Найз залуутайгаа хамт амьдраад 2 жил болох гэж байгаа. Бид хоёр хүүхэд гарах тал дээр аль аль нь төлөвлөөгүй байр суурьтай хүмүүс. Энэ найз залуутайгаа танилцахдаа анх хүнтэй унтаж үзсэн. Би ер нь энэ тал дээр жаахан мэдлэг хомс хүн. Суралцаж л явна. Тэгээ ер нь тогтвортой харилцаанд ордог хүмүүс яаж хамгаалалтаа сайн байлгадаг юм болоо. Зарим хүмүүс спиралыг таарах, тохирохгүй хүмүүс гэж байдгаа. Ер нь дэмий, бие муутай байж чадахгүй байхаа. Сарын тэмдгийн цус ердийн үеэсээ хэд дахин ихэрдэг гэж сонссон. Хамгаалтаа хэрхэн зузаатгах вэ? Тэгээд календар бэлгэвч. Тэгээд им ууж болно. Календар бол яг гэхдээ яг залуу эмэгтэйчүүдийн хувьд л өөрийгөө ер нь жилийн 365 хоног бүгдэнд нь жирэмслэх магадaltaй гэж бодох хэрэгтэй. Тэгээд спиральны тал дээр таарахгүй байдаг гэж ярьдаг. Гэхдээ тэрийг тавиулж үзэж байж л мэдэн штэ. Тэгээ яг ихэнх үедээ спираль ч юм уу эсвэл суулгач тавиулсны дөнгөж ихэнх үедээ дааврын өөрчлөлтөөс болоод сарын тэмдэг тогтворгүй болох их ирэх бага ирэх юм байна. Тэгээ явандаж игдэрчдэг гэсэн юм. 2 72 цагийн юм ойрхон уувал муу юу? 72 цагийн юм уувал сарын тэмдэгт өөрчлөлт ордог гэж сонссон. Эхний сарын тэмдэг маа 8 сарын 1-нд ирж дуусаад им уус юм аа. Удалгүй 11-нд дахиад ирсэн. Энэ ямар учиртай юм болоо? Гайгүй болов уу? Заавал эмчтэр очиж үзүүлэх шаардлагатай юу? 72 цагийн им бол 72 гэдэг чинь
жирэмснээс хамгаалах арга биш. Тэгээ ингээ өндгөвчийг маш хүчтэй цочроож ингэж гэмтэл өгдөг юм гэж байгаа байхгүй. Ерөөсө жирэмснээс хамгаалах арга гэж бодож болохгүй. Тэгээ жилд 2-оос олон удаа ууж болохгүй гэдэг юм лээ. Ерөөсө болохгүй. Аль болох уухгүй. Дээрээс нь юмий чинь хүчээр ирүүлчихэж байгаа. Одоо энэ охины юм нь ирж дуусан гут нэм ууцсан байгаа байхгүй. Тэгэнгүүт дахиад 7 хоногийн дараа дахиад хүчээр ирүүлчихэж байгаа. Тэгээ өндгөвч нь ерөөсө буруу ажиллаж юм бол бүх юм чинь алдагдана гэсэн үг. Тэгээд угаасаа муу гэд хувьд бол маш муу. 3 бэлгэвчийг яаж ашиглавал зөв хамгаалалт болох вэ? 8 сарын 11-нд ирсэн сарын тэмдгээс хойш бүхний толгойд өвчин ороод бас хүүсний нүхээр өвдөд байдаг болчихсон. Жирэмсэн болчихсон юм биш байгаа даа гэд айгаад байгаа. Өмнө нь бас яг иймэрхүү шинж тэмдэг гарч ирсэн. Жирэмсэн болж байсан. Тэгээд мэдээж гаргаагүй. 5-7 хоногтойд нь мэдээд им ууж гаргасан. Пүүх. Хамгийн сонирхолтой нь бит хоёр хамгаалттай байж байгаа тийм зүйл болчихсон. Тэрнээс хойш бэлгэвчэнд бараг сайн найдахгүй болсон. Ер нь яавал дээр вэ? Бэлгэвчийг яаж найдвартай хамгаалалт байлгаж ашиглах вэ? За баярлалаа дэмждэг шүү гинэ. Өөр л арга хэрэгэлсэн дээр юм байна тэгвэл те. Өөрөө ч гэсэн ингээ бэлгэвчэнд найдахгүй байгаа. Хэрэгэлсэн дээр ахаа. Яг хоо тэр бэлгэвчин цоорсон байж болно. Эсвэл сексийн дундуур бэлгэвчийг хийсэн байж магадгүй. Стил бэлгэвчийг хэрэгэлсэн дээр гэж бодож байна. Тэгээ үнэхээр яг хамт амьдардаг хоёлаа яг ойрын хэдэн жил гээд хоорондоо ярилцаад зөвшөөрөөд тохиролцсон бол тэгээд өөр зөндөө арга байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эмчтэр очиод зөвлөгөө аваад надад ямар арга нь тохиромжтой вэ гэдгээ ер нь сонгоцсон нь дээр. Шал дэмий санаа зовж жирэмсэн болсон юм биш аа та гэж бодож ахаар гараад тест аваад үдцсэн дээр ер нь. Миний хоол амар нойрмог сонсогдож байна уу? Надаа амар нойрмог сонсогдоод байгаа өөрт маань бүр. Сайн байна уу? Одоо 24 настай уурхад ажилдаг. Дажгүй цалинтай, ер нь царай дүр төрөгч дажгүй залуу. Өнгөрсөн оны 11 сард нэг хүүхэнтэй one night хийсэн. Тэгээд ерөөсөө дахиж тийм харилцаанд тэр хүнтэй ороогүй бас хамгаалттай байсан. Тэгтэл саяхан залгаад би жирэмсэн болцсон. Чамаас 100% чинийх одоо төрөх гэж гээд байх юм. Огт холбоогүй байж яснаа. Би бүр гайхаад болдгоо яах ёстой вэ? Тестээр л үздэг бах та. Угаа одоо төрөх гэж ингээд ингэнэ. Тэгээ яг өөрийнх нь хөлт мөн бишиг мэдхгүй ганцхан удаа секс хийсэн үнэн. Жилийн дараа бичиж байгаа гэсэн үг байхгүй юу? 10 сарын дараа. Тэгэл хүүхдийн DNA тест хийж үзээд өөрийнх нь муу үгүй гэл мэдэх хэрэгтэй байна. Тийм үстэй яг төрөх гэж байхдаа амар жирэмснийхээ бүх хугацаанд ерөөсөө огт хэлээгүй байж яснаа. Яг төрөх төгөхөөр хэлэх юм тэгээ тэр бас жоохон. Харин тийм ямар сони юм бэ? Where is communication? Тэгэл уулзаал яриад үздэг бах та тий. Яг юу болвоо? Яагаад холбоо бариагүй юм бэ? Ихгүй яасан бэ гэдэг. Сайн уу? Би нөхрөөсөө салаад 1 жил орчин болж байгаа. Нэг хүүхэдтэй залуухан ээж. Саяхан найз залуутай болоод секс хийсэн боловч нөхөртөөгөө байсан шиг чөлөөтэй бас гоё байж чадахгүй байгаа. Нөхөртөөгөө бол сайн үзэлцдэг байсан. Бүр хэрэлдээд хоёр тал хөвтөж байхад миний сэрэл хөдлөөд очиж нөгөөдгийнх нь гаргаж ирээд блowjob хийгээд өгчөгдөг. Тийм их сэрэлтэй байсан байхгүй юу хаахаа. Одоо бол сексийг хүсэлгүй зүгээр өөрийгөө оролдоод болгоод порно үзээд л болгоод байгаа. Тоглоомч авдаг юм уу гэсэн бодолтой. Манай next бол надаас дүү амар сэрэлтэй нөгөөх нь ч дайжгүй хууралт гар хүрэх гих мэт шалтгаанаас болоод салсан болохоор эрэгтэй хүн хүсгээ болж байгаа юм болов уу? Та хоёр минь хариулаад зөвлөгөө өгөөч. Тийм жоохон хугацаа хэрэгтэй хаа тий. Тийм тэгэл сайхан ер нь тоглоом аваад өөрийгөө сайхан олж нэгээд өөртөө гоё байж тэл тэгээд учир нь олдголох тий. Нэг амар яарад хэрэггүй байх уу? Сэтгэл зүйн угаасаа чухал та. Бэлэг эрэхтэн томруулах хагалгаа суулгах зэн талаар тийм үнтэй унтаж үзсэн үү? Сайн бацгаана уу? Би 23 настай залуу. 4 бэлгийн хамтрагчтай. Тоог нь багасхыг гэхээр бүгд л өөрийн онцлогтой байх юм. Ямар шүүлтүүрээр хасвал зүгээр вэ? Баямаа. Хамгийн эхлээд жижиг хөхтөөгөө сүнс. Өдөр болгон бичлэгээ тавьж байвал баярлнаа. Дандаа сонсдог бичлэгийг чинь хүлээдэг шүү. 29 настай эрэгтэй сонсогч байна. Гоё шүү хоёроо сонсоход зугаатай байдаг да. Гинэ. Муужгааны өнгө ер нь эрэгтэйчүүдэд хэр чухал байдаг юм болоо. Би өсвөр насны охин хүнтэй унтаж үзээгүй ч минийх нэг л бараа өнгөтэй. Хэрвээ ямар нэгэн харилцаанд орохоор болвол санаа их зовж байна.
Ер нь бол өнгө нэг хамаагүй ах уу. Ер нь тэгээд үнэхээр дурлсан бол тэр хүний бүхлээр нь л амар дурлаад амар хайрладаг штэ. Тэрнээс ш энэ хүлэн юм байна. Энэ өнгөн жоохон бараа юм уу гэж мэд. Хинч тийм юм харахгүй. Чамайг бараг 5 6 7 кг нэмсэн ч бараг ерөөсөө ч анзаарахгүй яг ингээд чамайг бүхлээр чинь ингээд өөрөөр ч амар хайрладаг. Тийм хүнтэй байх юм бол тэр важайнагийн чи өнгө нь бараан байна уу, цагаан байна уу ерөөсөө ч хинт ч хамаагүй гэсэн гэж би бодож байна. Тэгээд арсны өнгө ч угаасаа тийм байх хэвээр ийм байх хэвээр гэсэн юм байхгүй шүү дээ. Бидний биеийн арс, нүүрний арс уруул хүртэл өөр өнгөтэй байдаг шүү дээ. Тэгэхээр салс дээрснүүд ч гэсэн зарим мөнийг цагаан, ягаан, улаан, хүрэн, чирнэлийн ягаан янз л байгаа юм. Тэр нь бас нэг санаа зовох хэрэггүй хөө. Жохон нэг уруулын будгаар өөрөөр хүмүүс будахаар бүгд өөрөөр өнгө гардаг шүү дээ. Яагаад тэгэхээр арсны өнгөд нугасаа бүгд өөрөөр гэдэг болохоор жохон хөнгөн амьдрцгаая л та. Хэрэггүй юм тийм санаа ямар их юм санаж амьдрах юм тийм. 12 дахь дугаар дээр тэр жижиг охин тохиромжтой байрлалыг тодорхой мэдмээр байна. Баярлаа гэнэ. Яаж тодорхой хэлж өгөх вэ? 2 хүлийн дийлгээд тэгээд эмэгтэй хүзүүгээр нь ингээд 2 гараараа ингээд сайн бариад тэгээ эрэгтэй нь 2 хүлийн дээш нь үргэж жагаад ингээд босоод зогсно. Эмэгтэйгээ ингээд 2 хүлнөөс нь өргөөд хэдэн хүнтэй умдж байсан би. Яах ч байгаа. Тоогоо алцсоо сүүл тоолоход хэд байлаа. Баг миний мэдхгүй тоо байсан баха. За нэг 10-аас 100 хүртэл байгаа хта. Секс гэлний тухай яриад өгөөч гинэ. Гай асуулт бай. Хоёр ихтэй ярьсан мэт. Мэдхгүй ярьсан баха ер нь. Шүдний оогоор шүдэ угаадагтай адилхан секс ихтэй гээл хэлэх хэрэгтэй гэдээ ярьсан шүү дээ. Хаа энэ стори биш зөвлөгөө авах гэж бичиж байгаа шүү. Би 20-той, найз залуу маань 21-тэй. Хин хэнэн өмнө хүнтэй унтж үзээгүй байж байгаад үерхсэн. Найз залуутайгаа үерхэд 7 сар болж байна. Найз залуу маань миний багын найз болохоор үерхэж эхлээд хийх талаар боддгоо, намайг ч хүчилдэггүй байсан. Тэгээд үерхэд 3 сар болоод анх хийгээд тэрнээсээ хойш тогтмол 7 хоногт 1-3 удаа хийдэг болсон. Тэгээд ер нь л одоо хайраа 69 туршиж үзье гэд байдгаа. Би харин яаж хийх учраа сайн олохгүй болохоор зайлс хийгээд байд юм аа. Тэгээд ер нь блоу жобыг яг яаж хийвэл залуудаа илүү таашаал өгдөг юм болоо. Өөрийн төсөөллөөр хийхээр тавиулж чадахгүй юм. Тэгээд энэндээ бас жоохон сэтгэл гонсоогоод байх юм уу? Алгасгүй зөвлөөд өгөөрэй, баярлаа. Зүрх гинэ. Ер нь заавал тэгээд юу асуусан мөлий? Нэг шаардлагагүй дээ. Блоу жоб яаж сайн хийх вэ гэж асууж байгаа юм уу? Ер нь 60 хийхдээ заавал дуусгах албагүй шүү дээ. Эхний хэд дээр угаасаа дуустал нь хийдэг тийм амжилттай сайн хийдэг хүн баг байх бах уу. Тэгэл явандаа л дуусгаж чаддаг болох байх та. Тэгээд эрэгтэй нь бас ингээд сайн заалж чиглүүлээд болж юм болохгүй байх гэдгийг яг дор нь хэлээд явахгүй бол тэгэл мэдэхгүй яаж байгааг нь мэддэхгүй. Тийм. Чив чимээгөө. Эрэгтэй хүн болгон бас өөр блоу жобын хийв маягт төртэй байдаг шүү дээ. Зарим эрэгтэй хүмүүс ч бүр гар оролцоолох огтгүй байдаг юм лээ. Огт гар оролцоолохгүй хийх ёстой. Зарим нь болохоор гараа сайн оролцуулж хийх ёстой. Зарим нь боолсондоо буюу төмсгөндөө хүргэх төртэй. Зарим нь огт хүргэх дурггүй гэх. Тэр чинь янз янзын өөр хүмүүс байгаа. Тэнгүүд тэр хүн чинь л одоо яавал тэр хүнд гоё яагаад тэрийг чамд хэлээд тэгээ чи тэрнгээр нь хийн гэсэн. Тэгэхээр хоорондоо ярилцах хэрэгтэй. Тохирдог арга гэж байхгүй хаа. Ааха. Ямар их онгон зантай хүмүүс. Харин тийм. За, стори тайм явъя. Бид хоёрсаа зөндөө олон асуулт уншиж хариулах гэж оролцсон боловч подкастт оруулахад үнэхээр тохиромжгүй байлаа. Тиймээс шууд стори тайм явах шийдлээ. Өдрийн мэнд хөгжилтэй эсийг мэдэхгүй. Гэхдээ миний хувьд л бэст нь. Одоо 24-т тогтсон ажилтай ганцаараа амьдардаг жич үнэрэнд их мэдрэг. Ажлын газрын нэг бүсгүй жил гаруй харилцаад нэг баасан ахыг далимдуулж болцоод сүүлд нь цог гэртээ ирвэ. Их л цэвэрхэн охин. Романтиклаад вайн нэтер уугаад хурган гэрлээ умтрааж лаа асаагаад нэг тийм гоё үнэртэй лаанууд байдаг та. Өөрөө үнэрэнд мэдрэг учраас гэртээ угаасаа байнга лаа асаадаг. Тэгээд яг хурган үнсэлцээд бүсэлхийнээс нь дээш оршил нилээн хийгээд өнөөх манд бүр жинсэн өмд нефт норлоо нойтхонцсон. Үүнээс хитрээд яах вэ гэж бодоод өөрөө ч блоу жобод дуртай болохоор 69 хийх гээд өмдийг нь тайлах гээд доошлвоо. Яг тэр мөчтэй зэрэгцээд үнэртэй лаа маань ч унтрав.
Гинэт Young гээл шивэр үнэртэй явчихдаг. Яа. Би ч дотроо oh fuck гэж бодсон ч за яах өдөржин гадуур явсан байхаа хүнд юуж тохиолдож болно. Пүүсийн л гайгүй байвал гэд нилээн айдтай шинжлээстэй залбираастай өмдийн тайлбаа. Аз болж үнэр танаргүй давгүй шүү. Ээлжлэл blowjob хийгээл эцэст нь 69 хийх гэсэн хөлн толгойн хажууд. Яа арай гэж тийсэл cowgirl basic side fuck гэд явж өглөө. Тэгж байтал өнөөх маань reverse cowgirl дуртай гэдгийг хэлээд тэгж хийх гээд бүр чичрээд би ч хөлийг нь толгооноос хол байлгах гээд хичээгээстэй. Тэгж дээр нь гараад хоёр гараа өвдгөн дээр нь оруулж байгаад толгоо руу нь хөлийг нь шахаад хийж байтал нэг мэдсэн нөгөө үнэрэнд нь амар болцсон. Дээрэс нь миний most favorite position. Тэгсэн өнөөх маань өөрийнхөө шиврийг үнэрсэн юм шиг байгаа. Гинэт за ястаа уучлаарай гэснээр босоод 0 ороод хөлөө угаагаа наасан. Ха. Хөөрхий их санаа зовсон байсан. Би ч тэгээд эвгүй байдал сэтгэл төрүүлэхгүй тул тайдгаруулаад хааштай үнэр танарны асуудалгүй болсон болохоор амралтын 2 өдөр бүтэн гамбар хайрлцсан да. Охид минь хавар намрын шалбайхтай үед тэр шилэн ойрсоо битгий өмсөж байгаа. Би одоо 32-тай эхнэр хүүхэдтэй амьдралын тогтсон жирийн л нэг залуу. 25 настай байх үедээ 10 жилийнхээ охинтой үерхэд нэг зүүн гэрийнхэн нь хөдөө явсан эгчтэйгээ цуг байгаа гэж байсан. Наадмын үеэр л байсан санагд. Игч өнөөдөр ирэхгүй хамт хонё гэж дуудаад би ч дуртай нарахгүй яваад очлоо. Гэрт нь орсон ч хоол хийчихсэн байсан. Бид хоёр ч хоолоо идчихээд шууд өрөөрөө н ороод найз охин хувцаа тайлна гэж тайчхурлаг үзүүлээд л хажуугаар нь миний хувцснаас ч тайлаад л. Тэгээд эхнийх нь яах вэ? Жирэн годон гэдэг шиг л болсон. Аргагүй штэ сардаа ганц хийдэг байсан юм чи. Жохон амсгаагаа дараад балкон дээр нь гарч тамхилчаад ороод шууд л ажилдаа орсон доо. Халууцаад хүнжил нэтрээ газар шийдчихсэн найз охин дээр гарчихсан аахилж өглөөд л дуутай шуутай эд дундаа явж исэн чи өрөөний хаалга нээгдэх чимээ сонсогдоод бид хоёр зочоод хаалга руу хартал их чин зогсож исэн. Бид хоёрын дөрөөнүүд ихчийнх нь хоёр нүд нийлээд 6 нүд бие шивтэстэй. Бараг 5 минут харж зогссон. Гэтэл нам хүн байдлыг эвдэж ихчийнх нь утас дуурваа. Их чинь найзтайгаа яриад байгаа бололтой. Дөнгөж сая орж ирлээ. Одоо буцаад гарлаа гэх зур бид хоёр руу хандаад их чинь буцаад гарлаа. Цааш нь үргэлжлүүл өглөө ирье гэж авдаг. Тийм нөхцөл байдалд орсон хүмүүсийн сэрэл гэж шалаар нэг юм болно үсттэй. Ихчийг нь гарсны дараа би хувцлаад харсан. Ихчийг нь эрхийг мэдсэн бол цаг нөхцөөж тамхилахгүй байхгүй юу гэж бодоод гарсан. Маргааш өдөр нь найз охин залгаад ихч маргааш найзуудаараа салхинд гарна. Найз залуутайгаа хоноорой гэж ингэсэн. Би дотроо за болохгүй даа л гэж бодсон гинэ. Тэгэж багта. Гэхдээ төрсөн дүүгээ би бол төсөөлж чадахгүй байна. Сонирмха. Konnichiwa from Tokyo. Одоо 21-тэй. Нилээ дээр үед хамт барилддаг охиноо найраад тэгсэн найзууд нь тэр охиныг өөр залуутай хүчээр үерхүүлсэн. Тэгээл хамт байнга бэлтгэл хийж байгаа болохоор жинхнээсээ барилдсан охин юм шүү. За уучлаарай. Тэгэл хамт байнга бэлтгэл хийж байгаа болохоор насаад л нөгөө залуугаас нь салгачваа. Тэгсэн нөгөө залуу над руу чатаар орж ирээд бөө уур хоёулаа 3 барилдаад 2 давсан тэр охинтой үерхийл гэж шүү. Уул нь бит хоёроос ах залуу дааж хэлж байгаа үгнээс нь ойлгомжтой байгаа зү тий. Миний инээд хүрээд баглаа дураг чин хүрээд ирэхүүдээ гэсэн чинь бэлтгэл дуусаад найзуудтайгаа юм яриад сууж байсан чинь нээрнгээсээ ороод ирт юм да. Бид нарын инээд хүрээд болдгоо. Тэгээд би давчаад за одоо тэгээд ахгүй гоншгондохгүй бидтэй айн гэд яжирсан чинь бантаад л гараад явсан да. Дараа найз охиндоо хэлээд бид хоёр баахан инээж билээ. Өөрхийн барилдаал шийдчихд юм шүү дээ ерөөс амархаа. Хай 26 настай юм ихтэй. Ажлынхаа залуутай уулздаг, харьцдаг болоод нэлээд удаж байгаа юм аа. Саяхан ажиллаад хараад гэрт нь очиод хийж байгаад би дээр нь гараад буруу ард суугаад хөдлөлөө. Хөдөлж явахдаа өвдгөн дээр нь гараараа тулаад хийсэн урдаас амар нийтийн ёй гэд би амар гжигтэй юм аа.
Өөрөө хаяа өвдгөндөө хүрэхээр гжиг хүрээд байдгийг гэж аавна. Хүн тэгээд гоё асаад хийж яхад хүн инээхээр шал сонирхолгүй болчт юм байлээ. Гэтэ цаадах чинь нилээд үнсэж өнгөж агаад бид хоёр үргэлжлүүлээд хийсэн л дээ. Өвдгөндөө гжигтэй юм. Хэдэн жилийн өмнө босон явдлаа. Манай найз бит хоёр цуг амьдардаг байсан. Найз охин хаяа ирдэг байв. Манай найз удалгүй гадагшаа явахаар болоод явах үлийнх нь өмнө нь орой нилээн хитэн пив унгаа бид гурав юм яриад суваа. Удалгүй унтах болоод би нөгөө өрөөндөө ороод унтах гээд хөвтөв. Хөвтөж байсан уусан пивнаас болоод шээс хүрээд яг өрөөний хаалга онгоолгоод 0 орох гэсэн чинь нөгөө хоёр нөгөөдгөө хийгээд байгаа бололтой чимээ гараад байхаар нь за яаж хажуугаар нь гарах вэ гэд хэсэг хүлээлээ. Бүр сүултээ дисгээ байгаад хурдан дуусаасаа гэж бодогдоод ядчил гадаа бороо ороод ус тусч байгаа дуу гарахаар бүр шээс хүрээд тисэхгүй согтуу юм шиг жүжиглээд гарыг гэж бодоод өрөөний хаалга онгойлгосон чинь тэр хоёр бүр галзуураад орноосоо буугаад яг хаалганы хажуу түшцэн хийж байдгийг би харц тулгараад юу согтуу болж жүжиглэх инээгээд тэр чигээрээ 0 ороод дотор нь тэр хоёрыг унтад нь хүлээсэндээ маргааш нь тэр хоёр надтай харц тулгарч чадаагүй найз маань эцсэндээ баяртай ч гэж хэлээгүй онгоцондоо суусан да. Найз маань харж байвал тэгэхэд давсаг бараг хагарах гэж байсан шүү. Яасан ч удаан хийдгийм дээ гинэ. Хай, би салонд сормоос хийдэг юм л да. Сормоос хийхээрээ та хоёрыг их сонсдог болсон. Тэгсэн нэг өдөр чихвч холбогдоогүй байж таарад манай үйлчлүүлэгч маань нэг том харснаа. Чи сонсд юм уу? Их чин нас гэд бид хоёр хамт сонсонгоо сормоосаа хийсэн юм да. Хөрх юм. Яа, ихтэй амар инээдтэй хэсэг мэсэг тэр хэцүү юм шүү дээ. Хоёлаа инээгээд ивэл. Баярлаа. Тиндрээ нэг залуутай танилцлаа. 2-3 хоног харьцаж агаад уулзсан. Их л Сандруу байрын залуу салгалаа л 2 цаг шахуу юм ярьж агаад нөгөөх маань явхаар болоод тэрвэлцэн чинь дикэн босоо наадын. Хоёулаа бантаад за баяртай гэд энэ залууч банцандаа надад дахиж бичихгүй байх та гэсэн. Одоо үерхцэн бүр 2 жил болж байгаа штэ. Одоо яриаг нь сонсохнээ тэр үед дикэн босоход намайг мдээгүй байх гэж бодсон гэсэн. Буухгүй нэлээд удаж зовоосон гэсэн. Хааха. Манай хүн 1.85 м, би 1.55 м. Мэдхгүй байлаа юу гинэ. Яа, баг мэдсэн дээр нь байсан бах те. Нэг өдөр найз залуутайгаа шөнө машинд нь уулзаад их л ангад цангасан секс үссэн 2 юм байж үлээ. Оюутан болохоор ч тэрөө тэгэд байр олох хэцүү шттэ. Шөнө байсныг ч хэлэхгүй. Одоо л боломж гэд яг сайхан эд дундаа хийж байваа. Тэгсэн нэг л халууцаад бүр хамаг байдгаараа хөлрөөд болтгоо. Цонхоо баг зэрэг онгойлох чигээд онгойлгоо. Шөнийн 3 цагт байрны ард харанхуй зогсоол дээр хин л явуу гэж бодоод онгойлгосон хэрэг. Тэгээл дөнгөж дуусваагүй хажуугийн машинаас 2 ах хамаг байдгаараа инээгээд алга тахиад бид хоёрыг чухамгүй дэмжээд байт юм да. Хүн байна гэж яаж мэдхэвдэ ичиж өгөх гэжсэн гинэ ёо. Алга ташаад. Браво. Баяр үргээ. Сайн хоёроо. Сайн. Хэдэн жилийн өмнө лагер дээр ганцаараа хөвтөж байлаа. Тэгсэн утас дуграад найз алгаж ийн. Хаана нэ хошногоо. Яна уучлаа. Хаана нэ хөгшөө гэж байгаа юм байна. Уучлаарай. Яг юу бодож ирсэн? Хошног бодож ирсэн юм уу? Хаана нөхшөө манд 2 хүүхэнтэй байна яваад очлоо шүү. Уух юм бэлдэж байгаараа гинэ. Тэгэхээр за өстө өнөөдөр алхан дээ гэж бодоод тэгэл найз чирлээ 2 эмэгтэйтэй. Хэсэг хугацаа өнгөрлөө. Манай найз чи гайгүй дээрээ дэлгүүр ороод тамхи аваад ирээч гинэ. Юм бодлогүй дэлгүүр рүү тамхинд явчаад ирсэн чинь мөг өлөг байшин дотроос түгжээд тайлдгүй. Залгагаар таслаад тэгсэн мессеж ирж байна. Sorry bro гэсэн. Лагер дээр хулгай их гараад идэг болохоор нь дотор нь камер сорилуулсан байсан. Утсаараа камер харсан чинь мань 3-ста алж ийна хөгийн мөг гөлөг шүү нэрээ дараа нь камерныхаа бичлэгийг хуулж аваад уур хурсан үедээс хүрдүүлж мөнчих юм хөссөн дээ. Тэр өдрийг бодохоор л гомдоод байдیں۔ Хошноолоо байсан байх гэсэн. Яа хайш юм бэ? Очих газаргүй зүгээр хүний гэрээ төвчлж байдаг. Амар найзууд ах юм аа нэрийг бүр.
Харин сайн найзууд байна та. нэг охинтой чатаар танилцваа. Их л дажгүй охин. 1-2 удаа болцоод нэгэндээ таалагцсан. Тэгсэн нэг өдөр лагер дээрээ ганцаараа хоног хүрээд ирээч гээд явж очоод кино үзээд хоол хүнж хийж идчихэд нөгөө ажилдаа орвоо. Тэгсэн маань хүн 2 хөлнийхэн шагаанд улаан утастай хонх зүүцэн. Нөгөө хоёр нь тачигнаад гэрийнхэн нохоо орны хажууд ирж хуцаад ядаж байхад би доороо орж морцсон бүр юу болоод байгаа раунд 1-ийн дараа газ нохоо гаргаад уйчаад ирээ гээд нохоогоо аваад гарсан. Тэгэл болоо. Нэг удаа найз залуутайгаа хийх гэтэл хинэн дээрээ гарах тал дээр бөө юм болвоо. Би ч тэр найз залууч тэр аль нь доороо л байх дуртай. Ядчихад өдөржингөө ажил дээрээ байж байгаад ирсэн хоёр. Тэгэл чийч дээрээ гар би доороо орно гэсэн л хоёр юм. Тэгтэл найз залуу хуйлаа хайч чулууд аваад хожигдсан дээрээ гарыг идэв да. Тэгээ би дуртай дургүй хайч чулууд авадлаа. Нэг чангаар хайч чулууд аав өдргээ бэжсэн чинь хажуу айлын хүн энэ хаана хайч чулууд аваад байгаа юм болтоо гэдэм та. Тийм амар чанга сонсогдсон юм байна хажуу айлынх нь нэрээ. Тэг хин очсон бэ? Яг хинэн дээрээ гарсан юм бол? Хай, шууд эхэлье. Найз залуутайгаа үерхэд 2 жил болж байхдаа анаал хийж үзвэ. Тэгсэн бит хоёр ч амар хийгээл дуусаад харсан чинь манай хүний дикэн дээр жижигхэн лууван байсан. Ха. Бит хоёр хараад амар инээлдээд луувангаа сайн зажилж идэхэд яад ингээл намайг шоолоод би ч өөрөө хий гэж хийчээд хогч нь энтер гээл дууссан да. Яа. Манай дийтлээ юу болоод байна? Хайч чулууд аваад байгаа юм болов? Өглөө өдөр оройн минь хөөхөн хоёроо. Би одоо 22 настай эмэгтэй Солонгос улсад сурдаг. Саяхан 5 сард найз залуутай болоод одоо хамт амьдардаг. Бид хоёр өмнө нь 2 хүнтэй унтаж үзсэн. Бид хоёр үерхэд 1-2 л хийсэн байх. Тэр ойлгохтойч бишээ. Найз залуу маань зандан байсан юм уу? Тэгээд манай хүн Монгол буцаад 8 сард ирсэн. Тэгээд одоо л ална баруун солгоогүй баавалцсан гэл хийвээ. За оршил дуслаа. Гол юм асууя. Бид хоёр хийгээд би л 50 найз залуу маань огт тавьдгүй. Тэгснээ өнөөхөнд буухгүй байгаа. Бас хөөхөн тэгээл өмнөх залуучуудаа усан ориглуур шиг тавиулдаг байсан болохоор амар сонин санагдал. Найз залуугаас асуугаад яхаарай яавал таалагдчихин гэхээр зүгээр ээ гоё ээ л гин. Тэгэд өөрөө гар хангалга хийхээрээ тавьчихдаг гээд байгаа. Одоо болтол надаас хичээд бие барьна гэж байх уу? Намайг усанд орж яхад хажууд бие засаал байдаг хүн ичтгүм да. Чмээргүм да гэж бодоод бүр хийж байхдаа уйлаад өөрт нь хэлжсэн. Миний хайрын буруу ишэл гэх ямар ч юм бтэ бидний бэлгийн амьдралыг авраад сараа хэё хоёроо гинэ. Яаж бэлгийн амьдралыг аврах юм бэ? Очиж авахгүй яагсан болоо. Сараа хэё. Хай хоёроо захиаг минь унших өдрийн минь. Би одоо 21-тэй саяхан тохиолдсон явдлаа бичье. Гадаадд сурдаг бас энэ сэтгэл таарах хүн хараахан олоогүй байгаа ба. Анх эрэхтэй авчирсан вибратораараа өөрийгөө өдий болтол болгосоор байна. Хаха. Нэг өдөр өрөөндөө яг эд дундаа амар нүдэн айнаа төсөөлөө тоглож байсан чинь манай оюутны байрны охин хаалга тогшоод угаасаа амар нэмгэн хантай хаалганы гаднаас ханиах, яриах сонсогддог болохоор би хүнжилтөө шигдэж орж байгаад болвол сэн сасааж байгаад тоглодог байхгүй юу? Эсвэл дуу тавьж болно шүү. Санд минь хүнжлөөрөө өөрийгөө ороогоод хаалгаа нэгээд яасан гэсэн чинь яг мэдсэн юм шиг яна завгүй байсан уу гэж авдیں۔ Би ч хоолоогоо засаад би муу байна. Яасан бэ гэсэн чинь өөдөөс танаа өрөөнөөс чи энэ автомат сойзны дуу байн гарахын болж болох уу гэсээ би бантаад заал гэсэн. Гэхдээ одоо ч тоглолтгоо. Тэгэхээр одоо ч автомат сойзны дууг тэр охин сонссоор байгаа. Байрны мөнгөө төлөөд ганцаараа өрөөндөө автомат сойзоор шүдээ минут тутам угаана уу, тоглоомоо тоглоно уу. Тэр охинд юу н ямар ч хамаатай юм те. Юу гэж бодож байна хоёроо. Гэхдээ болдог бол хүнтэй үерхэд сайхан баваа шаваа хиймээр л байж тээ. Дааж үнэндээ болцсон хүмүүсээ голоод байна уу. We'll keep you updated if I ever get a partner or I can send you my vibrator fantasies. Гинэ. Дахиад гоё вибраторын тухай түүхээ явуулаарэ. Харин тийм өрөөнд автомат сойзоо хэрэглэнэ үү? Вибратораа хэрэглэнэ үү? Ямар хамаатай юм. Сайхан дуу тавьж байгаа л хийжгүй. Хүмүүс нөгөө нэг
вибратораа чимээтэй юу чимээгүй юу гэж айгүй их асуугаад байдаг тий. Мотороор ажиллаж байгаа тоглоом бол ямар ч чимээгүй байна гэж хизээч байхгүй. Тодорхой хэмжээнд яг л автомат сойж шиг дуурдаг. Ямар хэцүү вэ? Шойж. Ааха. Хүмүүс болохоор ингэж төсөөлт юм шиг байна. Одоо яг хажууд нь хүн хөвтээд бүртээ өрөөнд олуулаа байхад хэрэглэнгүүд юу ч дуурахгүй гэж боддог нөө. Яг чи өрөөндөө ганцаараа явбал юу ч дуурах нөгөө өрөөндөө хүмүүс бол сонсохгүй. Гэхдээ мотороор ажиллаж байгаа юм чинь мэдээж жижигхэн чимээ бол угаасаа гарна. Тийм тэгээд угаасаа л хүмүүс таалагдахгүй тэгээд голоод таалагдахгүй байгаа юм чинь гоё вибрата хэрэглэл явж исэн гэж тэгж жаад нэг гоё таалагдах хүн гарч ирэнгүүт нь л болцохгүй юу? Тийм үстэй. За хар охинтой Монголд гинэ. За автобусанд урт хөлтэй бөхстэй охин байсан өнгөт арьстай. Би бүр нүд унгаастай буухаар нь дагаж буугаад англи хэлээ practice хийх гэсэн хот танилцуулын эдэр гэж танилцаад бас хэрэглээ. Тэгсэн пастрын охин болж таарсан. Хэд уулзаад манай ажил дээр хамт кино үзэж сууж исэн чинь орчин нь бүрдээд өөр офисынхан ч явчихсан. Хүзүү энтрийн үнсэл уруулан тэгсэн тэндээ их сэрэлтэй болж таарад хоорны тод хийх болвоо. Тэгсэн хичээд байна. Ардаас хийчих гээд. Гэхдээ хийхэд өмнөх туршлага болох Монгол Excess маань өөр байсан. Араас нь хийж байхад харахаар л сэрэл хөдлөөд дээрэс нь амар генад байсан болохоор 6-7 минут болоод л тавьчихсан. Тэгээд дуусчаад байжсэн чинь блов job хийж өгөөд дахиад хийхэр болтیں۔ Би ч за офис дээр хүн байхгүй юм чинь гэж бодоод уртын гүйлтдээ ороод нөгөөдөгч амар генад би ч амар хийсэн. Тэгээд дуусаад хүргэж өгөх гээд гарсан хажуу офисын ах нар тоглоод байжсэн болж таардیں۔ Ядчихад халуун болохоор тэд нар хаалгаа онгойлгочдөг. Манай офисын яг хажуу талын алга. Ах нар ч тэр охиныг харсан, намайг ч харсан. Тэр өдрөөс хойш ах нар намайг харах болгондоо яочтой энийгээстэй би ч бантаастай. Тэр охин нэх удаагүй буцаад явцсан гэрийнхэнтэйгээ жичийн жич Аз залуучуудад дуртай охин болж таарсан. Минийх бас дайжгүй гэсэн хаа. Явсныхан дараахан инстагаар хэсэг чатлж агаад таг болсон. Тухайн үед аав нь дахиад Монгол явбал хамт ирнэ гэж байсан. Хаяа сториг нь орж хардаг юм. Ирэх юм билүү. Гоё. Баяр хүргэе. Туршлага байна. Сайн уу 24-тэй залуу байна. Эхнэр бит хоёр тохиолдсон нэг явдлыг бичье. Эхнэр маань 3 сарын өмнө төрсөн юм аа. Төрсний дараа 45 хоног хийж болохгүй гээд арай гэж тисэж хүсэн хүлээсэн өдөр ирээд бит хоёр усанд ороод л биеэ бэлдээд л өдрөөс хойш нь догтлоод сая нэг хүнжилтээ орж хийхээр болвоо. Бит хоёр чинь ангад цангасан адуу маашгил нэгнээ идэх гээд л оршил идрээ яваад хийж эхэллээ. Тэгээ хоёр хөлийг нь мөрөн дээрээ тавиад хэвтүүлээд хийж байгаад хөлийг нь өмсөж байтал усанд орчоод таавчиг өмсөд шалан дээр явцсан байгаа хөл нүцгэн ямсан юм шиг байгаа гэдэг адын бодол төрөөд тэгсэн чинь гинэд шүлсэндээ хахаж цацаад удаан хүлээсэн мөчөө буснуулахгүй шүү гэд гүрийсэн чинь бүр ханиалгаад болтгоо. Ихнэрч бараг юу бодсныг нь мэдсэн юм шиг инээж хөхрөөд тэгээд хэсэг инээлж байгаад буцаад яг хийх гэж байхад бодогдоод дахиж инээд хүрээд тэгж бит хоёрын удаан хүлээсэн инээд хүртээ жаргалтай шүн өнгөрсөн дөө гинэ. Хэд их тогтлоод тэрхий их юм бодож тэгснэ. За гоё хүлээсэн юм аа бүснэж болохгүй шүү гэж игээд. Төлөстийн юм бодоол идэг тийм юмч бүр. За сайн уцгаа нэг хөвгөлтэй хөхтэй түүхээ биччихье. Би нэг залуутай танилцаад ер нь удаан харьцаад уулзахаар болоод тэгсэн нөгөөх маань бөөм баяр намайг тосож аваад хоолнд оруулаад би тэгээд сакс тогломоор байна гэд гадаа сакс тоглоод хүүхдүүдэд иргэд хөөхийг баахан онгой болгоод ёстой нусаар нь хожоод тэгж нэг юм гэрт нь ороод би ч айгуу сэрэлтэй болохоор өмсөд авсан. Тэгтэл нөгөөх маань гомдчихжээ. Чи намайг заавал тэгж хожоод байхдаа яадیں۔ Интергээл уйлагнаал байхаар нь би blow job хийж өгсөн чинь орилоод унлаа шүү бүр. Яаваа гэсэн чинь тавилаа гэд. Би тэгэл чимээгүй л тавьчихгүй дээ үсэндээ орилдог байна гэж бодоо. Тэгсэн бүр уйлаад унлаа шүү. Хүшээ яаваа ивэ гэсэн чинь би амьдралдаа тавьж үзээгүй чи миний баатар гэж хуцаад тэрч уйлаад дургу үргээд би тэгээ 0 ороод найзаагаа над руу залга гэд залгахаар нээж дуудаад байна харьлаа гэд гараад ирсэн юурн тэгээ залуучууд минь орилж чарлаад байлгүй чимээгүй тавьчихаж байгаарэ
Орилдог залуу минь сонсч ивэл чи орилгоо болчихвол үнэхээр сайхан залуу шүү. Сакс тоглож нусаар нь хожоод ч. Тэгснэ гэрт нь ороод орилуулж мөрлөлөө тэ. Үнэхээр л баатар гэр юм аа. 26-тай эмэгтэй оюутан байхдаа оройгоор караокед ажилладаг байлаа. Нэг орой цуг ажилладаг охин уулздаг залуу нь гэртээ хоум парти хийж цуг явъя гэвэ. Очоод найзуудтай танилцаад тэгээд хүмүүс ч хосоороо уучраа олоод өөр өрөөрлөө алга болдгийг. Тэгсэн нэг залуутай тунаад үлдлээ шүү. Ядраад унтмаар байдаг нөгөөх чи хажуунаас татаж чангаагаад зажихад сонирхол оогт татхааргүй. Сүүлдээ уур хүрээд би онгоо хүсгүй байна гэд нөгөөх чи нэг юм салж санаа амрааж үлээ. Хай 25-та залуу байна. 3 жилийн өмнө нэг бүсгүйтэй уулздаг байлаа. Хурган олны танил хөөхөн царай зүстэй гоё бие хаатай. Бид хоёр бие биендээ нийлэн таалагддаг байсан. Секс янзтай тохирдог. Нэг өдөр тэдний гэрт нь очижсэн яг ид авалцаж би араас нь хийж байх үед утсан дугарлаа. Яагаад ч миний доминант зан хөдлөөд утсан аав гэж тушаангуй хэлэхэд нөгөөх маань утсан авчихлаа. Авсан даруйд нь араас нь хид балбаад гарлаа. Бүсгүй маань нилээн дуу алдаж байгаа 5 секундын дараа уцаа шийдэж эхлэв. Хийж дуусаад ганц тамхи хасааж чийлэрч хөвтөгтэй сая нэрийг хэн залгасан бэ гэж асуухад миний араас 2 жил гүйж байгаа залуу залгасан. Одоо ч бараг дахиж гүйхгүй байх таа гэдэг нээж үлээ гэнэ. Хөөрхий тэр залуу. Энэ хамгийн сүүлд нь намайг ч уншвал гоё байхаа гэж бичсэн. Тэгээд би уншия. Одоо ингээд бүр VIP хэрэглээ үзүүлье. Хай хоёроо өглөө өдөр орой минь анх эхэлж байхаас нь сонсож ирсэн шүү. Бичэндэ гэж бодсон бодсоор бичлээ. Би 21-тэй эмэгтэй саяхан 6-7 сарын үед залууг харж мараал. Тэгсэн нөгөөдөг чинь намайг бас харж мараал. Гэхдээ сошиалар шүү. Би салаад нэг удаагүй 2 сар л болж байгаа. Тэгээ секс идэр ер нь холдчихсон. Тэгсэн энэ залуу нэг л дажгүй харагдаад болдгоо. Спорт хийдэг залуу булчин шүрмэс гэж тас хахаа. Би хайр маяр бодохгүй энэнтэй нэг үзчих юмсан гэж бодоод эхэлсэн юм л та. Тэгээд ёо амар нуршаад байна те. Sorry me шууд босон явдлууд руугаа гулгаж орцгоё. Нөгөө залуугийн да хоол хийлгээд идчихэд кино үзээд сууж байлаа. Би ч харих боллоо гэсэн өнөөх маань хоноод явчихаа гэд. Болохгүй ээж залгаад байна гэд хэллээ. Үнэхээр залгаад байсан. Тэгсэн заа гэд байжгаад газ яхаас өмнө нөгөө ажилдаа орвоо. Будингийнхаа урд ор засаж байгаад гэрлээ унтраагаад зурагтаараа YouTube ороод Weekend Die for You тавиад өрөө улаан туяатай болоод чухмаа чухам. Тэгээд оршлоо хийж байгаад яг хийх гэсэн дуу дуусаад шал өөр дуу яваад ундий. Нөгөө дуу нь бүр адуу малны тухай дуу. Эхлээд морь мал янцаагаад явдیں۔ Яа би бүр юу тэр секс мэкс илэт хүрээд нөгөөх нь дээрээсээ түлхээд тас инээгээл явцаа. Нөгөөх маань ч бас инээгээд тэгээд дууга буцааж Armantic дээрээ тавиад өөдөөс зүтгэжтийн тэгсэн байхгүй. Стил миний инээд хүрээд тэгээ инээсэн чигээрээ хийсэн дээ. Яг энэ инээж байгаа сексийн үргэлжлэл шүү. Яг эд дундаа орж байгаад нүдээ тас анцсан орчлонгоос тасраад бүр жаргацсан дээшээ хараад хөвсөжсэн чинь залуу маань гинэд хажуу тишээ босноо утасны камерны чимээ дон гэд дуураад наадыг. Би бүр гайхаад хажуу тишээ харсан чинь видео хийх гээд болж байна. Тэгсэн би бүр шоконд ороо хүүе чи бичлэгээр юу хийх гэж байгаа гэсэн чинь бантснаа. Дараа нь чамайг санахтаа үзье гэж авсан. Үзэж сай гэж авсан. 3. Энэ бас дээр байгаа залуугийн тухай. Бид хоёр ажлаа дуусаад үнсэлцэж өмхөлцээд нялуураад байж алаа. Тэгсэн залуу маань чи блowjob хийжсэн үү гэж би яасан ингэж асуусан чинь блowjob хийжсэн бол чамтай үнсэлцэхгүй гэж авдیں۔ Хаалтан дотор саяжингаа хүн эзчгээд байсан юм байж. Тэгэхээр нуур хүрээд чи өөр охинтой секстэж байсан уу? Тийм бол би чамтай секстгүй шүү гэд хэлцэн бантаад явцсан хааха. Энэ түүх таалагдсан бол лайк, share, subscribe шүү. Манайхан таалагдахгүй бол ахаад таалагдахаарыг бичиж явуулнаа. Намайг уншвал гоё байхаа. Мэдхгүй уншин баярлаа. Үнсий гинэ. Блowjob хийжсэн бол үнсэлцэхгүй ч гэж. Харин тийм даварцсан. Даварцсан яа. Сайн хоёроо за нэг хөнхөн түүх.
Би найз охинтойгоо гэрт нь хонж байсан юм аа. Дүү найзуудтайгаа уулзна гэд гараад явцсан байсан. Бид хоёр ч байхгүйг нь далимдуулаад нөгөө ажлаа хийгээд эд дундаа орцсон байжсэн чи зочны өрөөний зурагт нилээн чанга дуурайд ирлээ шүү. Миний найз охин ч нилээн чанга чарлах шахуул дуурдаг л та. Найз охин ч ичээд өө ямар тэнэг юм бэ, найзуудаа дагуулад ороод ирсэн. Мэдэгдэхэд зураг чангалаад байгаа юм бэ штт гэд бид хоёр ч болиод унтсан. Би ч өглөө нь ажилдаа явах гэд харсан чинь дүүн 3 найзаа дагуулад ороод ирсэн унтаад байжсэн. Найз охин яаж найзуудыг харнаа гэж үлдсэн хаа. Дараа нь бас найз охины доо хонох гэд очисон дүүн маргааш нь хөдөө явнаа, гадуур хонжгоо гэд. За хоёр хийчээд унтаад өглөө. Ажилдаа явахаас өмнө өглөөний секс хийчээд хувцас өмсөд гараад ирсэн чинь хамаатных нь дүү найзууд нэтэр гэд 8 байж идэ. Бид хоёрыг хийж яахад л ороод ирсэн юм шиг байгаа. Дандаа 15 6-тай жоохон хүүхдүүд ус сууж байсан нэг нь намайг харж усандаа хахаад бусд нь нөгөөдхөө шоолж байгаа нэртэй бид хоёрыг харж инээлтэд бөө инээдэм. Найз охин ч намайг гаргаж өгнгээд орчинд нь баахан инээлтэд явж ижилээ. Дараа нь миний найз охины дүү аав ээжийнхээ өрөөнд найз охинтойгоо алсан сурагтай. Ээж нь хэрэгэлсэн салфетгийг хараад энэ заваа юм аяхад яад ингээд найз охин руу ууралсан гэсэн. Яа. Миний арч шууд дүүгийх гээл үннийг нь хэлсэн гэсэн. Ер нь тэгээд дүүн сонсч ивэл ориг түүхийг нь бичээрээ хаа. Та хоёр яаж юм ямар ч түүхийг гоё инээдтэй болгоод байна. Та хоёр үнэн гоё шааж байгаа шүү амжилт гинэ. Их тийм хөөрхөн бичтээ тийм. Хүмүүс манай найз охин гэж бичдэг штеп. Тэгсэн чинь дандаа миний найз охин миний хайр гэж бичсэн амар хөөрхөн. Миний найз охин минийх. Туркд орчуулагч хийдэг байлаа. Нэг ихчийн орчуулгыг хийж орой буудалд нь оруулж өгөөд явах гэсэн чинь хоёулаа ууй гэдэм байна. Тэгэхээр нь би амар тач ихч байсан болохоор нь зөвшөөрлөө. Тэгээд ууж агаад юу яачаад нахих гээд байж идэл утас нь баймаа дуураад тэгээд ихч гэртээ хүрээд дэр гээд залгаад болдгүй. Тэгэхээр нь явах гээд хувцас өмсч яваа. Тэгсэн чинь ирэгч цүнхээ уудалж байгаад мөнгө гаргаж ирснэ. Надад өгснөө. Баярлалаа ихчийн дүү гэдээ. Би бантаал гарсан да. Тэгтээ нэг сонин мэдрэмж авсан да гинэ. Орчуулагын мөнгөнд юм уу? Уг нь тийм л. Аль нь юм бэ? Нийлүүлээд өгсөн юм лөө. Аль нэг нь л үнгүү хийж дээ. Сүүлд орсон порн үзээд баригддгийг сонсоод гинэт санаанд орлоо. Одоо 23-тай эмэгтэй. Оюутан болоод дотоод ирээд хамаатныхаа ахыг амьдардаг байлаа. Тэр айл миний үеийн бас нэг залуу амьдардаг байсан. 3 дугаар курс байсан баха. Найз залуугийнхаасаа айгүй хол баг уулзах ч өдөр олдохгүй. Тэгээд тэсэлгүй порн үзье гэж шийдээд тэр үед ч ах ихч дүүнер байхгүй нөгөө надтай ч 100 банд гарах гээд хувцас бэлдээд байгаа бололтой. За гарахаар нь порногоо эхлүүлэе гэж бодоод ашгүй үүдний хаадаг урагт нь явж байгаа нь мэдэгдээд 7 минутын порно үзээд дундаа ороод орилж чарлалтаал үзээл хөвтөж байсан чинь нөгөө мөг банд чинь чихвжээ авах гээд ороод иртээ. Хараад зогсож исэн. Би бүр шокроо тэр залууч ичээд гэлс гараад яваад өгсөн. Үүдний хаалга дуурж байгаа нь гэрт хаанч байсан сонсогддог байсан. Яалтчгүй л гараад явсандаа гэж бодоод байсан чинь хажуу айлын хаалга орцонд цуурайтаа тэгж сонсогдсон юм бэлээ. Тэр өдрөөс хойш сургуулаа төгсөөд явтлаа тэр бэдтэй юу ч яриаггүй байд юм. Энийг бичиж байхдаа ядаж өөрөө ч хөвчөө зүгээд үзчихгүй дээ л гэж бодлоо. Яа. Мөн тэнэг байд чи. Зүгээр гарааг багт нь эхлүүлсэн. Гарааг багт нь гинт порно тавиал эхэлж байгаа одоо. Тэгээ харц тулгараа дээ. Ядж хаад яг тэгэж хаалганы чимээ гарч таараад байгаа тий. Юу гэж мэдлэх учраа олдгүй. Сайн уу хоёроо сайн байцгаанаа сонсогчдоо. Орцонд хийдэг хоёрын түүхийг сонсоод гинэт бичмээр санагдлаа. Би одоо 27-той нөхөртөөгөө танилцаад 7 жил болж байна. Нөхөр маань 29-тэй. Анх үннийг хэлэхэд бол нөхөртөө дурлаад үерхэж байгаагүй. Зүгээр л тухтаа санагдаад л үерхдэг байлаа. Үерхэж эхлээд удаагүй байхдаа манад ирсэн нөхөр маань дурагт үзээд намайг араас тэрвэрч хөвтөж байгаад хүсэж байгаагаа хэлж чадахгүй хальт тухаа олох гээд хөдлөгтүүдэд л тавьчихсан байдаг байсан юм да. Тэгээд өрөвдөөд анхны сексээ хийсэн юм. За ингээд л цаг наргүй сексийн амьдрал минь эхэлсэн юм. Өглөө ээжийг ажилдаа гарахад л манаж байгаад л орж ирнэ. Өглөө 9-өөс оройн 5 цаг хүртэл юм идэж уудаг байсан эсгээд сандгүй.
баваа шаваа минь зай завсаргүй хальт дуг хийгээл үргэлжилдэг. Хэдэн төрлийн байрлалаар хичнээн удаан хийдэг байснаа санахгүй байна. Юу ч байсан оройн орноосоо босч чадахгүй хүл салгалсан юм л байдаг байсан да. Үнийг хэлэхэд нөхөртөөгөө хийж үзсэн анхны секс дээр л анх удаа тавьж үзээд нөхрийнхөө сексэнд донцсон. Тэгээд бүр лавшраад хаа явсан газараа бавцдаг болсон. Бид хоёр ядаж байхад яг зэрэг хүснээ. Орцонд, лифтэнд, кино театрт, караоке, буудал, нийтээ ариун цэврийн өрөө, модон дунд, голын эрэг, машинд, бүр байрны дээвэр дээр хүртэл хийж үзсэн. Чардакн дээрээ. Хоёр хүүхэдтэй болсон ч отооч гал халуун сексдэг хിവэрээ. Гой анаал тос гээд төрөл зүйл нэмэгдээд скил нь улам сайжраад улам ихийг хүсдэг юм байна. Одоо бид хоёрт хийж үзэх цөөхөн газар үлдсэн гэж боддог. Тэр дунданд онгоцонд гэдэг том төлөвлөгөөтэй. Ер нь онгоцонд хийх ямар байдаг бол гинэ. Яа, ямар гоё юм бэ те. Гал. Улам сайжраад скил нь сайжраад явна гэдэг чинь гоё сонсогдож байна. Тийм. Тэгэл удаан хамт байсан ч гэсэн гоёороо. Орчинд бас гоё ахаа. Одоо агаар дээр байна, өндөрт нисэж гин гэж бодох мэдрэмж нь гоё ах. Би өөрөө 22 дэх залуу та. Тэгэл нэг орой гэртээ томоотой унтах гээл хөвтөжсэн чинь нэг инстаграмаар дагалцдаг охин клуб нэтер орсон стори хийсэн байхаар нь DM бичээл орсон чинь харих гэхээр гэртээ ганцаараа айгаад чадахгүй байна гээл. Тэгэхээр нь ирээд авчих гэсэн такси бариад л намайг ирээд аваад гэрлүүгээ явлаа. Эмэгтэй нь ирж гэрээс нь авсан юм. За. Би чинь томоотой хүүхэд бараг тэгж анх удаа явж исэн болохоор яхаач мэдэхгүй байваа. Удалгүй бид хоёр гайгүй оршил нэтер тавиал эхлээл гоё ялаа. Тэгэл удалгүй нөгөө охин чинь миний дик руу уруудаал. Би чинь тэрийгэд хөвтөж мэдэрч байтал өргөс орох шиг л болсон чинь нөгөө охин чинь хэлэндээ персингтэй тэрийгэ миний эргэтний сүв рүү хийж орилуулад ташуур гаргаж ирж ташуурдаад тухайн үед нь би зандан насаа бүрэн алдсан мэдрэмж авсан да. Тэгээд уйлах нь халаг юм 0 руу н ороод гүгээд юун гоё секс их 0-д нь хідэн найзууд руугаа залгаад ирж аваарай гэж залгаж хэлээд 0-д цаг гарan суусан да. Тэгээд гараад явах гэсэн нөгөө охин тасраад унтцсан ёстой галзуу согтуу охин байсан да. Одоо ботход амьдараа тамлуулж билээ. Одоо бол персингтэй охин харахаар л толгой харанхуулж байдаг да. Яа, ямар амар юм бэ? Бар хүчин юм шүү. Анхныхын секс тэгээ бүр. Албаар пирсингээ цөврүүн хийсэн юм бах та. Ямар амар зэрлэг юм бэ? Зүгээр хилнийхээ пирсингийн зүгээр үзүүр нэг ийм хоёр үзүүртэй пирсинг байгаа шүү дээ. Тэрний зүгээр нэг мөгийг оруулаагүй юм. Би болохоор тэгж төсөөлсөн шүү дээ. Тэгээ нөгөө гэхдээ бүр сүврүү нь оруулсан гэсэн шүү. Эрэгтэй билигний сүврүү нь ингээ урдаас нь хийдэг. Хоёлаа нөгөө секс тоётой дугаар дээр ярьжсэн шүү дээ. Нөгөө анал биз шиг тийм эрэгтэй хүнийх рүү хийдэг юм жижигхэн савх шиг юм. Нарийнхан. Тийм. Тэр мэр бүр амар ах тий. Хай 19 наснда GS25-д ажилладаг байлаа. Миний ажилдаа өдөр нэг ихч байн горж ирнэ. Өндөр царайлаг яг л миний сонирхдаг төрлийн ихч. Би цүүлдээ тэр ихчийг крашлдаг болцсон. Хаяа орж ирэхэд нь ганц хоёр үг сольдог болвоо. Нэг өдөр зориглоод Instagram-ын асуудал юу ч дуурахгүй бичүүлсэн амаа аваад сууж өөрчлөх хэсэг дээр очиод суучв. Би ч бантаад олон юм бодоод байж итэл гарахаас өмнө над дээр ирснэ. Миний ажи энэ шүү заа гэд өөрийнхөөгөө харуулад бид хоёр бие биенээ дагваа. Хэд хоног харилцтал нөгөөх маань надаас 7 ихч онгоцны үйлчлэгч хийдэг лаг эмэгтэй байсан. Бид хоёр ярилцаж байгаад орой нэг газар уулзцуваа. Тэгсэн нөгөөх маань баг уудгүй төрлийн хүн байсан. Тэгээд бид гараад гадаа гой байсан болохоор жаал алхсан. Бид сүүлдээ 7 насаар дүү гэдгээ мартцсан юм ярьж байсан чинь нэх аяархнаар хоёулаа хийх үү гэдээ. Тэгээд бид хоёр өрөө аваад үзэж тарваа. Би ч тэр үед хамаг чадлаараа төвлөрсөн хийж байтал нөгөөх маань гинэт хийнэгээд би гайхаад яасан бэ гэсэн чинь чи гуйны завсар хийжлээ гэж автыг. Яа, бид хоёр жилгээ хүртэл инээлцээ. Минийх сугараад ганц 2 секунд л босон юм шиг байлээ. Бид хоёр ч хийж байгаа тэрвэрлдээд унтсан. Нөгөөх маань өглөө нь нислэгтэй байж тараад гой байсан шүү гэд үнсчээд явсан да. Хаалтан дотор. Хэрвээ тэр эмэгтэй сонсож байвал би одоо ч хаяа боддог шүү.
дахиж тэгээд уулзах байх та. Йой, тэгтээ гоё л юм Гоё тий. савсар хичлээ. Өмнө жил байхаа гэрийн хэд хоног хөдөө явна гэж явцгаацсан байсан. Би чинь хэд хоног ганцаараа юу хийх вдэ гэдэл эксээ дуудаад хамт хэд хоног. Тэгээд хоёулахна юу хийсийг гэвдээ өнөө ажиллаа хийгээл хоолоо өгдөөд сөөцсөн байсан. Тэгсэн дуурах гэхээр л нэг л бишээ. Хоолоо дээр юм тэглээд байгаа юм шиг тэгээ бүр тэсгээ байгаа дуу халтаад нэг бүдэн хоолойтой ах гэсэн. Өөрөө ичээд чимээгүй болж иж илээ. Сөнг хоолойтой гэж чинь яста балаа юм билээ штэ. Эрэгтэй хүн дуурайд байгаа юм шиг. Бид хоёр дуусаад баахан намайг шоолж инээсэн дээ. Сайн байцгаана уу хөвчтгөө биш ч дараа та хоёрын маань хийх подкастын сэдвтэй холбоотой байж магадгүй гэж бодоод охид бүсгүүчүүдэд сануулах болох үүднээс бичиж үлдээлээ. 22 настай. Араасаа их олон залуус гүйлэгдэгч жинхэнэ заяаны хантайгаа л учрах юмсан гэж бодож явдаг эмэгтэйч гэх юм уу охинч гэх юм уу байна уу. 2021 онд өөрөөсөө 7 ахныг залуутай удаах хугацаанд бичилцдэг байж байгаад сүүлдээ дотн харьцаатай болвоо. Нилээн хэдэн сарын дараа би эхнэр бүр 2 хүүхэдтэй хүн байсныг мэдсэн. Тэр үед тэнгэр хөмрөөд иргэшгэл болж билээ. Хамгийн гол нь инста дээрээ яг л ганц би юм шиг байдаг. Би фейсбુકийг нь бол мэддэгчгүй, мэдээч гэж боддгоо байсан. Тэгэд ганцаараа шүнжин уйлаа, тэрнээс хойш нэг удаа уулзаад дахиж уулзахгүй гэдгээ хэлээд салсан. Гэтэл өнөөдөр рис үзэж явж байгаад фейсбુકийг нь олчихсон. Ороод үзтэл гэр бүлийнхэн зургнууд, хүүхдүүд нь бяцхан сахиусан тэнгэрүүд, эхнэр нь маш үзэсгэлэнтэй, үнэхээр эмэгтэй хүнч дурлахаар маш гоё инээдэг. Зүгээр л маш үзэсгэлэнтэй ихч байсан. Тэгээд бодлоо л доо секс гэдэг зүйл хүний шунал хүсэл ямар амар муухай бузрын зүйл байдаг юм бэ? Тийм үзэсгэлэнтэй бүсгүйг хуураад явж байдаг ямар тэнэг хүн бэ? Яагаад зүгээр л ингэж доромжлох байсан юм бол хүнтэй сууж хүүхдтэй болдог юм болоо гэд одоо надад секс их ямар ч хүсэл төрөхгүй юм шиг санагдаж байна. Өмнө нь юу ч үзээгүй шахуу байтал цаашид амьдралдаа энэ зүйлийг мартаж чадахгүй гимшиж харамсаж амьдрна гэж бодохоор зүгээр л тэнэг адгийн амьтанд хуурдагдсандаа бачуураад нүдмсээ барьж чадахгүй сууж байна. Тийм учраас эмэгтэйчүүд минь хэн нэгэнд хуурдагдаж зүгээр хэсэг зуурын зугаан битгий болоорой. Бүх зүйлсэд хүлээстэй болгоомжтой хандаж байгаарай. Ямар гонхтой юм бэ? Харин тийм. Тэгээ иймэрхүү тохиолдолд дандаа эмэгтэйг нь хүмүүс жоохон буруутгах гэдэг тий. Тэгэл хин нэг нь үнэхээр мдээгүй бол мдээгүй шүү дээ. Яалт ажиллаад. Тэгээ мэдсэрэж Яагаад нэг холбоотой болоогүй л чиний буруу биш шүү дээ. Жоохон гонилчглаа. Тэгээ би бас тэгж боддоо шүү дээ. Хүмүүс яг хөө ингэж хаацалаад идэг байхгүй өөрсдөө нөгөө эхнэр хүүхэдтэй гэр бүлтэй гэдгээ ерөөсөө сошиал медиа дээр ингээд зургийн тавиагүй байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар мэддэх хэрэгтэй зү ер нь би ингээд хүнтэй гэрэлцэн гэр бүл зохиоцсон шүү гэдгээ. Зургийн тавьдгүй маа гэхэд ядаж бичдэг ч юм уу эсвэл юм бөгжтэй зураг өөрийнхөө бөгж мөгчийг харуул. Ямар ч юм те ямар нэг аргаар мэддэгдэж болно шүү дээ. харилцаж байхдаа эхнэр хүүхдэд дурдж болно шүү дээ. Тэгээд нөгөө охин тэрнтэй окей байх уу, окей биш аа гэдгээ ядаж өөрөө шийднэ үсттэй. Ер нь гэхдээ бас харилцаанд байдаг мөртлөө бүр хүүхдтэй эхнэртэй мөртлөө яг сингл юм шиг сошиалаа хөтэлдэг залуучууд ер нь жоохон red flag гэдэг юм аа. Тийм хүмүүс зөндөө мэднэ л дээ. Яг ингээл ороод харангуут яг сингл юм шиг байдаг. Тэр одоо ирээдүйд ямар нэгэн боломжийг алдахыг хүсэхгүй байгаа мó эсвэл өөрийгөө хүнтэй суусан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа мó эсвэл синглэрээ байхыг дотроо хүсэж явд юм уу? Яг why тий. Яг эхнэр хүүхдийнхаа зургийг тавихгүй одоо юу гэж болно л доо. Тий, нууж болно шүү дээ. Аюулгүй байдал ч юм уу бэж болно. Гэхдээ эхнэр хүүхдтэй гэдгээ яг чиний саяны хэлснээр бас мэддэх хэрэгтэй тий. Ор тас нуугаад байна гэдэг чинь амар сонир шүү дээ. Тэгэл тэр хүмүүсийг ерөөсөө байхгүй юм шиг амьдэрч ингэ боддоо бэлэр байгаа зү. Тий. Instagram гэдэг чи одоо жишээлбэл бидний өөрийгөө яаж хүмүүст харуулмаар байна. Тэрнгээрээ л бид нэр ингээд тэрийг хийж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс харахтаа ч гэсэн энэ ийм хүн юм байна. Энэ хоолыг туртай байна. Аялах туртай байна. Яг нэг хүмүүст өөрийнхөө тухай хүмүүст харуулъя гэсэн байдлаараа л харуулж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр хүний харуулмаар байгаа юм нь би safe single, би найз охингүй, эсвэл би эхнэр хүүхдгүй гэж харуулмаар байгаа гэсэн үг үстэй. Ер нь бол тэгэд үерхэж явах явцад бас тэгэж нуудаг хүмүүс бас ер нь жоохон red flag гэдэг те. Эсвэл бүр тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Бүр яг ингээ хүмүүстэй энэ талаар юм яриад ярилцаад үзэхээр ингээл баг байдаг л юм штэ. Угаасаа л баг бүхэн л тийм байгаа штэ. Маяг гэхэр миний бүр ингээ уур урээд яагаад гэж бодоод хүн тийм байдаг. Яг хинт зориулж тэгвэл амьдраад байгаа. Бусад таалагдах гэж амьдраад байгаа юм уу? Тэгэл юм миний хайртай хүн эхнэр хүүхэд ингээл амьдралаа олбцсон нэг юм гэр бүл энд байж гин. Тэгээд өөр хүнтэй тогтоож байгаа нөгөө бусад хоёр дахь харилцаа марилцаа нь болохоор тэрнээс өөр гэж тайлбарлаад байгаа байхгүй гэснэ. Тэр хоёр ч юм хоёр тустай юм. Миний эхнэрээ хайрлах хайр нэг өөр, нууц амаргийн хайрлах хайр нэг өөр гэж байгаа юм шиг заа. Би бол бүр ерөөсөө яаж ойлгохгүй тэрийг. Бүлчин яг чийл гэсэн үг үстэй. Бас зарим хүмүүс одоо их нэртэйгээ ч юм уу гэрийнхэнтэйгээ байхтайг өөрийнхөө биш юм шиг байгаад байдаг шүү дээ. Одоо амар базуулаад яг өөрийнхөө биш юм шиг ингэж амар тэгж байж ийснаа. Яг ингээ ганцаараа байхдаа эсвэл найзуудтайгаа эсвэл яг ажлынхантайгаа ч юм уу байхдаа бүр яг жинхнээсээ өөрийнхөө 100% ингээ амар аз жаргалтай байж байгаад яг өөрийнхөө ингэж инээж минэгээл амар гоё байж ийснаа. Яг ихнэрээ харангуйтаа гэснээр ингээ гинт ингээд амар хумигдаад бүр ингээд дуун гарахгүй ууланд эсвэгээрээ байх хэрэгтэй зү. Ажлын байран дээрээ амар профешнл байх хэрэгтэй тий. Яг ингээд чи өөрийнхөө ажил мэргэжлийг хийж байгаа тийм байх хэрэгтэй. Эсвэгээрээ чи гэртээ өөрийнхөө байх хэрэгтэй. Ер нь бол тэгэхгүй ингээд жоохон эсрэг байгаад байдаг амар санаа. Саний тэр чамд хэлсэн хүний бодол нь жишээлбэл амар эсрэг байгаа биз тий. Хүн болгол тийм байдаг гэдэг гэж байна. Би ихтэй амар олон хүн сингл юм шиг сингл профайлтай бэжж ажил төрлөн бүстэй юм ааш юм бэ. Санаа. Яагаад тэгдэм болов? За ингээд дуусах. Тэгээ стори таймаа дуусах. За унтаж амраа. Бүр шүний 2 болчихлоо. Өнөөдөр тоглоом танилцуулахгүй мó. Нүдэд. Яг уу. Ямар их юм идтiin бэ наа. За зүгээр стори тайм сонсогдсон шүү дээ одоо. Яа. Шууд ингээд дуусчихё. За. Дараагийн дугаар дээр л ярив. Дараагийн чи сэдвээ олчих таа. Тэгээл тэрэн дээр ирээ. Дараагийн тэрийг бас хэлэх шүү. Facebook дээр хулгайч хэлээ. За тэгээ. За ингээд story time дуусгацгаая. За тэгээд гоё аялаад ирээрээ. Дэгийн маань гоё аялаад дараагийн дугаар дээр аялахаас ярьж өгөөрэй. Тэгээд бит хоёр voice хэлбэрээр бас story авъя гэж бодож байгаа. Тэгэхээр та хэд маань яаж явуулах вэ гэхээр утсан дээрээ рекорд хийгээд тэгээд тэр рекордоо бит хоёрын мэйл рүү явуулаарай. Бит хоёрын мэйл болохоор muujgamud@gmail.com руу явуулаарай. Эсвэл Instagram-ын DM руу явуулаарай. Тэгээ сонсч үзэж байгаа сонирхолтой. Voice recorder-ороо хийчихэд явуулвал хэцүүгээр юм биш шүү. Олон тасалж масалж бодсон болов хараа. Мэдхгүй явахаа. Эсвэл линк болгоод явуулсан ч болно. Ер нь явуулыг гэвэл хүн аргаа олно шүү дээ. Тийм ээ. Тийм ээ тийм. Ямар ч гэсэн аргаа олоод явуулаарай. Бас бит хоёрын дандаа бит хоёрын хоолойг сонсоод уйдж байгаа илгүү тий. Гоё өөр хоолойгоо бас сонсгоё. За. Яа на 2 болчлоо чи одоо ирсэн шиг унтахгүй бол. Би маргааш өглөө ирж ажилласаа өмнө бас ёо ажиллана шүү би маргааш ажиллаа хийж хагаад явна гэж боддоо. Йоо за одоо унтаж амар өглөө унтчихваа. Одоо 8 болж ир миний цагаар. Энэ яг шөнийн 2 цаг. Би одоо явж дасгал хийлээ. Би явж унтлаа. Зяц бит хоёр явж гоё юм хийлээ. Bye.